Орон сууцны байрны зойрын давхрын шалыг хөрсийг нь гартал хуулж байна. Үүнтэй холбоотойгоор байрны ханд оргиж чичирхийлэл мэдрэгдэж 6 давхар байрны хамгийн дээд талын оршин суугчдад чимээ сонсогдож иргэд гэртээ байхад хүндрэлтэй болсон байна. Иймээс Баянгол дүүргийн 28 дугаар хорооны 46 дугаар байрны оршин суугчид манай телевизэд хандсан юм а. За үзэгчдээ бид 10 дугаар хорооллын Хишиг Монгол зоогийн газартай байрны 3 дугаар орчны зойрын давхраас мэдээллийг хүргэж байна. Тэгэхээр тус газарт бол шинээр үйл ажиллагаа эрхлэхтэй холбоотойгоор шалыг нь бетонын шалыг нь ийм хэмжээтэй молтокоор ингэж буталж өдрийн цагаар ажлыг гүйцэтгэж байгаа. Яг одоо та бүхэн одоо үүнээс үүссэн барилгын хог хаягдлыг харж байна. Үүнтэй холбоотойгоор 2 орчны 100 орчим оршин суугчид гэртээ аяж тухтай байхад хүндрэлтэй нөхцөл байдал үүсч хүүхдүүд ахмад наснууд гэртээ байх боломжгүй юм нөхцөл байдал үүсээд байгаа юм байна. Манайх 3 давхарт одоо чинь дэрэлжиг юмар молдогтно гэдэг чинь тийм. Тэгэхээр аймар дөргөөл чичрэл энэ одоо хүмүүс нөгөө даац мас хамаг юмд нөлөөлөд энэ барилга башин нурлал гэх юм хүмүүс нэг групп төр байна бичээдсэн. Нүргэлсэн ийм дуу чимээ ингэ сонсогдоод үнэндээ бидний амгалан тавин байдлыг алдагдуулж байна гэсэн. Хоёрдугаар гэх юм бол энэ яг энэ үйл ажиллагаа хийж байгаа энэ аж ахуйн нэгж бол ерөөсөө надад мэддэггүй. Хорооны дарагт мэддэггүй. Ерөөсөө орсон суугч хинч мэддэггүй. Тэгэл ингээл хоёр талаа үүдээ тас чодолжол энэ үйл ажиллагааг хийж эхэлсэн. Тэгээ бид нар газар дээр нэг үзэхдээ энэ тийм дөнгөж тэрдэг хэсэг ухаж эхэлж байсан байхгүй. Тэгээд дүүргийн хяналт шалгалтын газар хэлцрүүд уцлаад 3 хүн ирсэн. Тэр хүмүүс болохоор түр зогсоо энэ ажлыг зогсоо дахиад дараагийн шатны хүмүүст мэдгдсэн дараа тэр хүмүүс зөвшөөрөл авсаа дараа болоо гэсэн. Тухайн байрны зойрын давхрыг иргэн худалдаа авч агуулгын зорилгоор ашиглахаар ийм засвар хийж эхэлжээ. Мөн шал хийхэд таац намдах гээд байгаа учраас шалыг хуулж байгаа гэсэн юм а. Ажлын цагаараа ингээд бид нэр 9-5 цагийн хооронд хийх юм бол ерөөсөө нэг 4 өдрийн дотор дуусчих байхгүй. Тэгээ одоо ингээд сунжраад хийгдэхгүй ингээд удаад байгаа болохоор. Молдогны чимээл орж байгаа болохоор ханд бол дөргөлт өгөхгүй шүү дээ. Засварын ажил нийт 7 хоног орчим үргэлжилж байна. Иргэд өмнө нь хороон тандаж хороо дүүрэгт мэдгдснээр засварын ажлыг төр зогсоож байжээ. Биднийг очих үеэр нийслэлийн хяналт шалгалтын газрын байцаагч тус газар ажиллаж таарсан юм а. Мэдээж тухайн одоо уул бетоны хуулгад бол маш их дуу чимээ гаргах нь бол тодорхой. Тийм тэгэхээр ерөнхийдөө аль болох иргэдэд амгалан тавин байдлыг алдагдуулахгүй одоо тухайн оршин суугчтай зөвшөөрлөд энэ ажлыг бол хийх нь зүйтэй гэж бодож байна. Одоо харж байгаа одоо энэ маш их бетон, уул бетоныг ингээд авсан байна. Одоо энийг мэдээж буцаагаад сайн чанарын бетоноор буцаагаад бетондоод дээрээс нь платан ах юм ажил хийгдэж байгаа. Энэ ажлыг хийхэд манайхаас мөн арга зүйн зөвлөгөө ямар маркийн бетоноор хийгдэх үү гэдэг арга зүйн зөвлөгөө бол шаардлагаар хүргүүлсэн. Тодруулбал засварын ажил нь орон сууцны барилгын хийцлэл даацад нөлөөлөхгүй гэж үзлээ. Гэхдээ иргэдэд айл болох саад болохгүйгээр засварын ажлыг гүйцэтгэх үүрэг өгсөн юм а. Байрны 2